Орой минь төргий сонгуулийн сурталчилгааны туршид ардсан намын мэдээллийн аль бие усны их усүр байх олуулаа мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Өнөөдөр 6 дугаар сарын 20 иргэд сонгогчид та бүхэн төрийн эрх барих дээд байгууллага сонгоход 8 хоног үлдэж байна. Энэхүү сонгуулиар та бүхэн ардсан намыг дэмжиж олуулаа ялан шүү гэсэн ураагаар өнөөдрийнхөө хөтөлбөрийг бид эхэлж байна. Би айлын 8 дахь хүүхэд 5 ихч 2 ахтай. Бид их олуулаа олсон. Хүүхэд насны минь хүмүүжил хүн шанараа шигшигдэж аавынхаа өгсөн чихрийг ах нартайгаа хувааж иддэг. Олуулаа идсэн чихрийн амт одоо ч надад амтагддаг. Ах нартаа шоглуулж исэн хүүхэд нас минь арын хаалга гэж мэдэхгүй. Авьяас чадвар хоёртой мэддэг болгосон юм. Эхлээ зүгээр л үг байдаг. Надад мөрөөдөл бий. Энэ зүгээр л үг байсан. Гэхдээ энэ үг олон хүний мөрөөдөл байсан учраас олон зуун жилийн боолчлолоос өнгөт дарснуудыг чөлөөлж өнөөдөр тэдний нэг нь ерөнхийлөгч болсон байна. Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. Энэ бас зүгээр л үг байсан. Саруул ухаантай монгол хүмүүс олуулаа байсан учраас бид өөрчлөлтийг хүний амиар биш хүсэл зоригоор байгуулсан юм. Намайг зүгээр л нэг үгэлж байна гэж битгий бод. Эрх чөлөөт нийгмээ энэ хിവэр нь хадгалахын тулд хар 7 сарын 1-нийг харахыг хүсээгүй учраас 19 жилийн дараа бид ардчилсан ерөнхийлөгчөө олуулаа сонгосон юм. Үнэт зүйлсээ хамгаалахыг хүн бүхэн хүссэн учраас үндсэн хуулиа бид бас олуулаа баталсан юм. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Элэгнэх ах дүүс минь их дэлхийгээр нэг тарсаж энэ газар шороон дээр бид олуулаа үлдсэн учраас эрх чөлөөт тусгаар тогтсон Монгол улс оршиж байна. Гадаг шахарсан Монгол залуус ганцаар тус зовж ханаад хүслэн болсон нутагтаа ирж хүн шиг амьдрахыг хүсэж байна. Олуулаа мөртлөө цөөхөл юм шиг байж ханлаа. Одоо боллоо. Хуучин цагийг халж хувьсгал хийснээр санаж шудраг нийгмийн төлөө бид олуулаа ялгая. Өнөж болсон жилүүд эвийн хүч ийм ухаанаар зангидагдлаа. Ургах наран мандаж ардчилсан засаг олуулаа ялгая. Намайг зүгээр л нэг үг хэлж байна гэж битгий бод. Хамаг Монголын сонголт нэргэн байхыг мэдэж байна. Хамгийн гол нь бид олуулаа. Чингэлтэй дүүргийн хэд хэдэн хороодод Монгол Ардын намын туг болон нэр дэвшигчдийн сонгуулийн материалыг хадах гэсэн нэрээр сонгогчдод бэлэн мөнгө тараасан ноцтой зөрчил илэрлээ. Сонгуулийн шинэ хуулийн 35-ын 29-т заасны дагуу хуулгын материал наах намын туг хатах нэрээр иргэд хэрвээ мөнгө авсан бол тэрхүү мөнгөө 10 дахин нугалж авах бололцоотойг олуулаа мэдээллийн хөтөлбөрөөр урьд нь мэдээлсэн билээ. Үүний дагуу шудраг ёсыг дээдэлдэг, хуулиа мэддэг болсон зарим иргэд зохих ёсны байгууллагуудад өнөөдрөөс өргөдлөө өгч эхэлсэн байна. Энэ захтаар өглөө 6:40-д 100 гаруй машин байсан. Тийм ээ. Тэгэхэд тэр 100 гаруй машинд өгсөн өдөр юу яаж яхад бас том дэргийн чинь 6 ширхгээр жижиг дэргийн 4 ширхэг зураг өгсөн. Өдөр 3 өнгөрөөгд энэ захтаар явж байгаад бас үүдэнд энэ халтур хийдэг жолооч нар энэ гаднаас юм авах гэж ирсэн жолооч нар мөнгө өгөхөр зүгээр халтуурны улсууд чинь улаарай л нэг 15-ыг аваад зургийг наагаад ирсэн. Энэ тугаа чинь бас 40 мянгаар хатгуулсал гэж байна. Норооны тэр хатгсан улсууд нь яриа явж байгаа шүү дээ. Санал авах өдөр ойртох тусам энэ мэд хууль зөрчсөн үйлдэлүүд гарсаар байна. Хуулийг хилцэж хүлэмжөрж баталчаад дараа нь хэрэгжүүлэхгүй зүгээр л цаасан дээр буусан бичиг мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. Улс орныг удирдан залах мэдлэг боловсролтой хүмүүс нь хуульд ингэж хандахаар бусд нь юунаас үлгэр дуурайл авах вэ? Нам эвсэл нэр дэвшигчид нийт ард иргэдэд анхааруулж хэлэхэд хэрвээ хашаанд туг хатгсан бол таны машинд сурталчилгааны наалт нааж танд ямар нэг хэлбэрээр бэлэн мөнгө өгсөн бол сонгуулийн ерөнхий оруулан зохих ёсны байгууллагад хандна уу? Хуулийн дагуу тэр мөнгөө та 10 дахин нуглан авах эрхтэй гэдгийг сануулъя. Таны сонголтоос ирээдүй хамаарна. Мөнгө тарааж байгаа гэдэг асуудал маань өөрөөр хэлбэл шууд бэлэн мөнгө л тараалт биш. Иргэдийн саналыг худалдаж авах хэлбэрээр өөрөөр хэлбэл лого эмблем байрлуулах, тугаа байрлуулах тийм байдлаар тэгээд тэрийгээ болохоор хүсэл төлж нэ гэдэг. Гэтэл сонгуулийн үйлрэл энэ хүсэл төлөхийг бол хоригдсан байгаа. Тэгээд шудраг бус явдалтай тэмцээ төрөд хэнийг төлөөлөх үү, өөрснөө энийг төлөөлж төрд ажиллах уу гэдгийг ардман өөрсдөө сонгох учраас ийм лууртай булхаатай шудраг бусаар сонгуулийн сурталчилгаа хийж одоо энэ санал худалдаж авах хэлбэрээр өөрсдийн нэр дэвшигч бол намаа сонгуулах байгаа хүмүүстээр хариуцлага тооцоод ард иргэд маань энийг өөрснөө ухамсарлаж ойлгож явах тэрчүүднээс одоо энэ сонгуульд нэлээд хариуцлагатай хандах байх. Чингэлтэй дүүргийн дээрх иргэд сонгуулийн хороонд гаргасан өргөдөлтөө хорооны дарга 2 хүн дагуулж орж ирээд мөнгө өгсөн. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг телевиз үзэж байгаад ойлголоо гэж мэдүүлсэн байна. Иймд өргөдөл нэр дурдгдсан Чингэлтэй дүүргийн 10-18 дугаар хорооны дарга нар болон бусад нийт хороон дарга нарт анхааруулахад төрийн ажилтан та аль нэг намын хууль бус ажиллагаанд ийхүү оролцож байгаа нь төрийн эрхийг санаатаагаар хууль бусаар авах гэж оролцсон эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох болсныг ухамсарлаж болгоомжтой хандхыг анхааруулan олуулаа мэдээллийн хөтөлбөр эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг бүрэн ихээр нь толиулж байна. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төр эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор сонгуулийг зохион байгуулалтаар бодлоонд тулсан бол 5-аас 10 жил хүртэх хугацаагаар хорих ял шийтгэн.
Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн нэгд хэсгийн хууль бусаар нөлөөлсөн бол гэсний дараа тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасч гэж нэмсэвэ. Тайлбар: энэ хуулийн 82-ийн 1-д заасан гэмт хэрэгт оролцохоор завдсан боловч гэмт үйлдэл эхлэхээс өмнө энэ тухай төрийн зохих байгууллага албан тушаалтанд сайн дураараа мэдгдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Ардсан намын дарга Алтан хуйг Дундгой аймагт ажиллалаа. За Дундгой аймагт Ардсан намаас энэ удаагийн улсын их хурлын сонгуульд Батцүхийн Наранхүү нэр дэвшиж байгаа билээ. За Наранхүүг дэмжиж иргэд сонгогчтой уулзсан байна. Ардсан намын дарга Алтан хуйгтай хамт Монгол улстай төдийгүй Арлын Япон орныг сүр хүчээр эзэгнэж яваа Мэргэжлийн сумогийн хаврах Хакухо даваа жаргал Рүүяс Санчирвалд за зууны мандал эстрадын дуучин Монгол улсын гавьяа жүжигчин Поп Хатагтай Саран Туяа Монгол улсын тод манлаа уяач Хим идэх Дундгой аймгийн Үлзий цумын угуул ардын жүжигчин Нэргүү Камтон хамтлагийн ахлагч төрийн сойрхол дуучин бол тус хамтлагийн дуучин Эрдэнэт нарч Нутгийн хүү Наранхүүг дэмжиж үзэл бодлоо илэрхийлж явна. Би 10 гаруй аймгаар явлаа. Монгол улс тэр аяараа ардчлаар амьсгалж байна. Ер нь энэ жил ямар ч байсан ардчлалынхаа дэмжин ардчилсан намынхаа дэмжин ардчилсан намаас нэр дэвшигчгээ гаргана гэсэн ийм хандлага уур амьсгал бол улс орондоо яар байна. Дундгой чинээс хоцрохгүй гэж би бас найдаж байна. Бид бол зүгээр л ардын намыг л ялах гэж явж байгаа юм биш. Бид Монголын нийгэм бий болчиход байгаа. Тэр дотроо Наранхүү маань сумдаар тойроод явхад үнэхээр бүх хүний нүдэн дээр ил дод болчихсон айдас хүйдсийг устгахын тулд бидний сонгуульд орж байгаа. Даргаа сайдаг, сумын даргаа сайдаг, сумын удирдлагаа сайдаг. Тэдгээр тэнд байгаа иргэдэг дарамтлагдаг энэ явдлыг бид нэр сэг тавихын тулд сонгуульд орж байгаа. Дундгой аймагт нэр дэвшигч Наранхүүгийн хувьд нутгийнхандаа хүндлэгдсэн хүн заавал гарвал нутгийн зөв хүлгийн жолоо залж хаана юу хэрэгтэйг судалж хийж бүтээж явдаг байсан түнд дундгомчууд итгэл хүлээлгэж хойж үеийнхэн сайн сайхны төлөө хамтран зүтгэхээ илэрхийлсэн юм. Унган нутгийнхаа уужуу тайван ухаан, хүлээлттэй төвчээр хүн чанар, хүнлэг сэтгэлийг мэдрэн аж аргалтай хэдэн өдрийг өнгөрөөлөө. Гэвч тэдэнд минь жинхэнэ эрх чөлөө, айцгүй амьдрал, шудраг ёс байна уу гэвэл үндэ алгаа. Одоо бүгдээрээ урагшлан тэмүүлж сайн сайхан амьдралыг хамтаа бүтээх тэр цаг үержээ. Наранхүүгийг мань дэмжээрэй. Зүс дотроо арчил хэмээх насанд нас биеинд хүрсэн сайхан залуу сэтгэлгээтэй намайга дэмжээрэй гэж та бүхэндээ уриалж байна. За түүнчлэн Монгол улстай төдийгүй дэлхийн тавцанд нэр алдраа цураатуулж яваа хүндэт зочид нэр дэвшигч Батцүхийн Наранхүүг дэмжиж Дундгой аймгийн хөгжил дэвшилт гар бие оролцсон хамтран ажиллагаа илэрхийлсэн энэ уулзалтын бас нэг онцлог байлаа. Социализмаас өмнө хэдэн мянган жилийн түүхэнд гагцхүү хувийн өмчтэй байсныхаа хүчинд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй дэлхийг донслогож авсан монголчуудын эцэг дээдсээс өвлсөн өмчийг нь хурааж 70 жил зомби болгосон тэр социалист системийг ардчлан хувьсгалаар нураасны дараа ард иргэдтэй дээр үеийн тэр унган төрхөнд нь оруулахад гагцхүү өмчтэй хөрөнгөтэй болгож байж аваачна гэдгийг ардсан нам анханасаа бодлогодоо тусгаж ирсэн билээ. Тиймдээ ч хамгийн түрүүнд малыг малчтад, орон сууцыг эзэмшигчд нь улмаар газрыг иргэддээ өмчлүүлсэн билээ. Одоо дараачаар нь бол иргэнд минь ямар өмч вэ гэвэл ардчилсан нам юу гэж харсан гэвэл үндсэн хуулиас харсан. Газрын дөрөх баялаг бол ард түмний өмч өгөөд төрийн мэдлэлт байна гэж. Тэгвэл бидний өмч маань өнөөдөр идэвхтэй эргэлтэнд ороод ирсэн үед өмчийн мэдсэн юу авч явах хэрэгтэй юм бэ гэж. Тэгэхэд бол эрдний хувь авч явах хэрэгтэй гэж. Эрдний хувь яаж авах юм бэ гэж. Эрдний хувь авахын тулд иргэд маань хувьцаа эзэмшигч болно. Ямар хэмжээний хувьцаа байх юм бэ? Тэгвэл 1 сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний тийм хувьцааг бол эхний ээлжинд иргэдэд өмчлүүлнэ гэсэн. 2008 оны сонгуулиар Ардсан намын анхлан санаачилсан эрдний хувь ард иргэдэд таалагдангууд Монгол Ардын нам өнөөхөл бүхнийг хуулдаг зангаараа хувьцааны цаадах эдийн засгийн ач холбогдлыг ойлгохгүйгээр шууд л 1.5 саяыг бэлнээр олох амлалт авсан өнөөдрийн бодлооны хамаг ихийг тавьсан гэхэд болно. Уг 1.5 саяыг бэлнээр олгоно гэж амлаж исэн Монгол Ардын намынхан угаасаа биелэх боломжгүй намлалтаа хэрхэн бодлоон тулах гэж оролдож байгааг одоо харцгаая. Ардын намын ард иргэдэд амласан 1.5 сая төгрөгөө бэлэн мөнгөний болон хувьцааны хэлбэрээр өгч байгаа. Та эх орны ишгээ бэлэн мөнгөөр авч болно. Мөн хувьцааны хэлбэрээр авч болно. Зөвхөн та өөрөө сонголтоо хийн. 1.5 саяыг бэлнээр олгоно гэж тов тодорхой амласан байсан Монгол Ардын нам ингэж мөнгө ч авч болно, хувьцаач авч болно хэмээн бодлоод усны үр дүн иргэдэд хэрхэн яаж бууж байна вэ? Цогоо. Йоо, та бэлэн мөнгөтэй болоо юу? 333 мянга авсан юм аа. Чамд ямар хамаатай? Гү цогоо. Та одоо насан турштай ашиг болох хувьцаага ийм хямдхан өгсөн юм уу? Би хувьцаа тай штэ. Чи юу яриад байгаа юм бэ чи? Гү цогоо. Гү таны хувьцааны оронд сая төгрөг уруулж өгөөл бүтнээр нь авчихсныг та одоо хүртэл мэдээгүй юм уу? Миний хувьцааг бас сургалтын төлбөрөөр
солиод авчихсан штэ. Бэлэн мөнгө гээд байсан чинь өвгөн миний бас охины минь хувцаг луйрчихсан байж шүү. Асуудал өнөөдөр юу болоод байна вэ гэвэл энд биднийг засгийн газараас гарсны дараачаар энэ засгийн газар 3 бүлэг иргэд юм байна. Энэ ардчилсан намын амлалтын хэрэгжилтийн үрдэнд тулсан хувьцааны эрхийг хассан. Хувьцаа авах эрхийг хассан. Өөрөөр саяараа авсан улсууд бүхэлдээ хасагдана. Зарим шимтгэлээ төлсөн улсаас 1072 сэдийг авах одоо 8 зөвч авах гэж байгаа юм 9 зөвч. Энэ 1-3 бол хууль зөрчсөн тогтоол. Хүний тэр Эрдэнэс 5 толгойн хувьцаа эзэмших тэр эрхийг зөрчсөн ийм тогтоол. Нөгөө талаас хүний хөгжил сангийн хуулийг зөрчсөн тогтоол. Хүний хөгжлийн сангаас олгодож байгаа миний харманд хүний хөгжлийн сангийн дэвтрээр орж ирж байгаа зүйлийг тэр 1072 хувьцаа гэж миний тусдаа өөр харманд байгаа зүйлийг харилцан орлуулах. Нэг хармаанаас нөгөө хармаа руугаа хийгдсмаар иргэдийг хуурм эхэлсэн үйл ажиллагаа гэж хэлэхээс аргагүй ийм зөв. Эннийг бид хүчингүй болгоно. Иргэд энэ хувьцаагаа ч авна, хүний хөгжлийн сангийн сая төгрөгөө ч авна. Сая төгрөгийг харин хурдан өгөх ёстой. Ягаад гэвэл энэ сая төгрөг өгөх тухай асуудлыг бол 53 дугаар тогтоол гэж энд ч бас дурдж байна. Энэ бол 11 оны 12 оны төсвийг төсөв батлах болгонд энэ сангаас ямар хөрөнгө хуваарлах вэ гэд орлогоо тооцоод, зарлагаа тооцоод балансчлуулсан ийм тооцоо байдаг. Энэ тооцооны үндсэн дээр тэр 2 бүлэг иргэддээ бол 1 сая төгрөгийг дээр нь бэлэн мөнгө өргөн, бусад иргэддээ бол 6 сар хүртэл сарын 21 мянган төгрөгөөр өгнө гэд ингээд балансчлуул. Харин одоо энэ засгийн газараас юу шаардах ёстой гэвэл энэ ахмад настан хөгжлийн мэргэжлийн иргэдээ үлдэж байгаа мөнгийг нин даруй олгох арга хэмжээ бол зайлшгүй байх ёстой. Өрөнд төсөв дагалдаж батлагдсан тэр 53 дахь тогтоолын хэрэгжилтийг хангах ёстой гэдгийг хатуу нэхэлтэй байгаа нь бол зүйтэй зүйлээ. Энэ оны төсвийг улсын их хурд баталсан. Ийхүү баталсан төсөв бол хууль байдаг. Энэ хуулиар зөвхөн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэл сая төгрөгөө хуулийн дагуу авна. Харин үлдсэн 2 сая 400 мянган иргэдэд өгөх мөнгө улсын төсөвт байхгүй. Гэтэл Монгол Ардын нам аль бие усны мэдээллийн хөтөлбөрөөрөө юу гэж сурталчилж байгааг одоо харцгаая. Мөн нэгэн зүйл бол Монгол улсын иргэн бүр энэ сарда багтаан үлдсэн 1 сая төгрөгөө бүрэн авч дуусна. Өнөөдөр 6 дугаар сарын 20 бүх иргэдтэй өгнө гэж байгаа 1 сая төгрөгийг сонгуулиас өмнө олгоход ердөө 6хан хоног л үлдлээ. Улсын хурлын сонгуулийн 7 дугаар тойрог буюу Дорнод аймагт Арчин намаас нэр дэвшигч Алтан гэрэл мөнгө цэцэгнэр хуулийн дагуу сонгуулийн сурчлагаа эхлээд зон олонтойгоо уулзж байгаа уулзалтуудаа үргэлжлүүлж байна. За тэд цагаан овоо, баян уул, баян дун, даш балбар сумдад ажилласан байна. Цагаан овоочууд тэднийг бурайд ёс заншлаараа хүндэтгэн угтаа авчаа. Энэ ард түмний соёл, уламжлал, аж амьдралыг тэдний дундаас төрсөн, тэдний дунд амьдарч ажиллаж явсан хүн л ойлгоно. Тиймээс Дорнодчууд Арчин намаас илгээгдсэн улсын хурлын 7 дугаар тойрогт нэр дэвшигч мөнгө цэцэг Алтан гэрэл нарыг өөртөөгөө төлөөлж төв төвшөлцөх хүмүүс гэдэгт итгэлтэй байна. Яг хэрэггүй сонгуул юм шүү гэдэг та нартай зөвлөж байна. Мөнгөсийг сайн мэднэ. Ээж нь сүмд өргөсөн гэж манай өвгөний анги. Сайхан басган болжээ. Тав Алтан гэрлийгээс дэмжин. Энэ хүн бол тодорхой хэмжээний амьдрал үтсэн хүн. Энд одоо сургуулийн багш, захирал одоо арчсан намын дарга одоо ер нь муугаарч явж үтсэн хүн. Улсын хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Арчин намаас илгээгдсэн мөнгө цэцэг Алтан гэрэл нарыг ард иргэдтэйгээ уулзахад очисон газар бүр танхим дүүрэн хүмүүс халуун дотноор угтаж тэдэнтэй улс орон нутаг усныхаа хөгжлийн төлөө санаа бодлоо нин өгөө хуваалцаж байна. За сонгогчид тэднийг төр төвшөлцөх чадах одоо итгэлтэй хүмүүс гэж тодорхойлж байсан юм. Учир нь тэд элдв бизнес эрхэлж муу зүйд тутгалдаагүй эгэл бор ард түмний дундаас төрсэн хүмүүс гэж иргэд үнэлж байна. Улсын хурлын гишүүн Хөгшүүзан Батбаяр, Ховд аймгийн Арслан намын дарга Пүрэв Доржнаар энэ өдрүүдэд Ховд аймгийн Эрдэнэ бүрэн, Мянгад, Чандман, Зэрэг, Цэцэг сумдад ажиллан иргэд сонгогчтойгоо уулзж байна. Улсын хурлын гишүүн Хөгшүүзан Батбаяр 2008 оны улсын хурлын сонгуульд нийслэлийн сонгон найрхан дүүрэгт нэр дэвшин ялалт байгуулж төрийн түвшин явуулж тойрогтой хамгийн их хөрөнгө оруулсан гишүүнээр тодорсон. Хөгшүүзан Батбаяр Төрсөн нутгийн иргэдэд хандаж 2012 оны улсын хурлын сонгуульд Төрсөн нутаг Ховдоосоо нэр дэвшихийг хүссэн. Энэ ч үднээс Хөгшүүзан Батбаяр нутгийнхныхаа хүсэлтийг хүлээн авч Төрсөн нутаг Ховдоосоо улсын хурлын сонгуульд нэр дэвшихээр Ховд аймагт энэ үдүүдэд ажиллаж байна. Үнэхээр Төрсөн нутагтаа ирсэндээ баяртай байна. Тэгээ бүх сумуудаар ингээд явж байна. Хүмүүс болгон дэмжиж байна. Миний хувьд бол үнэхээр бас сэтгэл сэргийж сайхан байна л да тийм. Мөн цэцэг сумын иргэд мал аж ахуйн шинэ бодлого хэрэгжүүлэн шударга ёс тогтоож хариуцлагыг нэмэгдүүлэх, асуудал болоод байгаа баруун бүсийн нэмэгдэл, оюутны сургалтын төлбөр, банкны зээл өөрчлөгдөж байгаа, цаашлаад байгаль цаг агаартай дасан зохицон амьдрах асуудал зэрэг олон сэдвээр ярилцсан санал бодлоо солилцжээ. Бид одоо 6 сонгуул 24 жилийг ардаа орхилоо. Хуурдагдаад одоо худлаа амлалт сонссоор байгаад одоо өнөөдрийг хүрлээ.
ардсан нам 25 жил боллоо. Одоо 90-ийн цайнд хүрлээ. Одоо ардсан намаа сонгоё. Ардсан намынхаа гишүүдийг дэмжигчдийг, дэвшигчдийг сонгоё гэж цэцгийн ардсан бол одоо бүгд сэтгэл дүүрэн бат итгэлтэй байгаа. Цэцэг сумын иргэд урд нь Монгол Ардын намыг 100% дэмждэг байсан бол харин энэ удаагийн сонгуульд сумын дийлэнх хэрэгэд ардсан намаас нэр дэвшигч Гөгшүүлзан Батбаярыг ардсан намыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Чатганбаатар энэ удаагийн улсын их хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Дайрнаар хөтлөн хүргэлээ. Олуулаа ялна шүү. Сэтгэл дотрын